За нэг юм сонирхолтой зүйл би сая жиргэн дээрээс ажиглаж чад тэгээд тэр талаар саналаа хуваалцъя гэж бодлоо л доо. Мэдээж жиргэн дээр одоо хүмүүс л төглөө солиотой бичиж илээ гэдэг зүгээр яг хөө зүгээр надад бол их тааралтай би ингээд нэг юм бодох үйц хэмжээ төрсөн гэхлээр магадгүй хүмүүст ч гэсэн анзаарчихсан зүйл болов гэж бодож байна. Энэ бол одоо хэн нэгний англи хэлний аяллагыг одоо янз бүрээр хэлэх гойчлох тий. Жишээ нь сая Америк нэгдсэн улсын шинэ ерөнхийлөгч Трамп тангар өргөхөд эхнэрийнх нь акценттэй аялгын шоолоод өдөр ингээд бичсэн байгаа байхгүй юу манай монголчууд тий. За тэгэхээр ямар хүмүүс ингэдэг юм бэ? Ямар хүмүүс ингэж бодоод байгаа юм бэ гэдгийг яри. За гэхдээ одоо ийм хүмүүс гэж хэлж байгаа би тэр хүмүүсийг муулах гэхээсээ илүү яагаад хүмүүс ингэж бодоод байгаа нэгдүгээр шалтгааныг ярина. Хоёрт юу нь акцент гэдэг юмыг тэ англи хэлний аялга гэдэг юм нэгсээ ойлгохгүй байгаа юм биш үү гэдгийг тайлбарлах гэж байгаа гэсэн. За нэгдүгээрт ямар хүн болоод ямар шалтгаанаас хүмүүс одоо англи хэлний янз бүрийн аялгыг гочлоод байгаа вэ, шоолоод байгаа вэ гэхлээр англи хэл мэдхгүй байгаа нөхцөлд. Эсвэл англи хэл мэддэггүй хүн тэрийг шоолж байгаа. Хамгийн их хэлж тэр хүний барьж авч чадж байгаа зүйл нь бол акцент гэсэн үг. Тэрээс тэр хүн одоо юу ярьж байгаа, яаж байгаа, ямар үг хэл ашиглаж байгаа, за ямар өгүүлбэрийн бүтэц тэ одоо тэгээ манайхны ярьдаг тэр нөгөө ямар англи хэлний цаг маг ашиглаж байгаа гэдгийг ойлгохгүй зүгээр л магадгүй тэ Холливуудын нэг кино үзсэн тэн дээр байдаг нэг жүжигчний аялгаар л за ингэж ярил англи хэл юм байна, ингэж ярихгүй л англи хэл биш юм байна гэж бодоод байгаа гэсэн үг. За үнэн дээр хэл гэдэг чинь өөрөө маш олон аялга ийм юмтай зүйл. Монгол хэл ч гэсэн тийм шүү дээ. Монгол хэл ч гэсэн тийм. Түнгүүд би өөрөө газар гэж ингэж хэлж байгаа. Яг ингэж хэлвэл л газар гэдэг үгийг зөв дуудаж जैन, зөв хэлж जैन гэдэг ч юм уу те. За их ингэж шилждэг, солигддог янз бүрийн үсгнүүд байгаа те. Хээ одоо юу вэ? Наан цаан дуудахлаараа те. Энээсээ болоод өөршгөн дуудаагүйг янз бүрээр гоочилж хэлж байгаа энэ хандлага гэсэн үг. Англи хэлний чинь ямар аялгыг зөв мундаглаг гэж бодоод байгаа юм бэ? Тэ British accent гэдэг алтагддаг тэ. Гэхдээ British accent гэдэг чинь хүртэл өөрөө дотор амар олон шүү дээ. Тэ стандарт British accent гэдэг гэж ярих гэдэг юм уу эсвэл тэ. Жишээ нь та нар одоо үнэхээр л англи хэл мэддэг, ойлгодог энэ төрөй чи үнэн болвол гүйч англиар аюу олон төвхтэй бол акцент байгаа. Тэр хэл одоо тэ яг англи хэлтэй тийм хүн хүртэл өөрөө зарим акцентаа ойлгодгүй өдрийг мэдэж үзэх хэрэгтэй. Одоо юу гэдэг тий анзаарсан байх хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ чи анзаараагүй бол чи нэг англи хэл хэрэгэлдэг, англи хэлтэй нэтрээ гэхэд бол их төвхтэй хэцүү болчих. Нэгдүгээр шалтгаан бол энэ. Өөрөөр хэлбэл огт англи хэл мэдэхгүй гэдэг юм уу? Эсвэл англи хэлний ойлголтгүй нөхдүүд хамгийн түрүүнд нэг өөрт байгаа зүйллийгээ за энэ бол ингээд нэг акцент зөв юм байна. За энэтэй адилхан ярихгүй байна гэж үзээд англи хэлний тэрийг зэ шоолж байгаа гэсэн. За хоёрдугаарт шалтгаан бол англи хэлтэй хүмүүстэй харилцаж үзээгүй. За эсвэл англи хэлтэй тийм улсад гэдэг юм англиар ярьдаг газар амьдарч үзээгүй хүмүүс эсвэл тэгээгүй байгаа шалтгаанаас болоод энийг гоочлоод байгаа гэсэн. Хэрвээ чи үнэхээр л англиар ярьдаг газар ангиж амьдарсан бол түрүүний миний хэлдэг ихний шалтгаантай адилхан цусан зүйлийн акценттэй хүмүүстэй таарна. Тэр нь заавал одоо ингээд гаднаас ирсэн цагаач байх албагүй тий аюу түүхтэй чи одоо ингээд магадгүй Ливерпул хотод очиход нэг өөр акцент ярина. Тэр үеийн Лондон гэдэг бол дүүргээрээ түүхтэй акценттэй ийм хот шүү дээ тий. За тэгээд одоо Англи хойшоо явах юм уу, баруун тийш явах юм уу, зүүн тийш явах юм уу, урагш явах юм уу гэдгээс шалтгаалаад янз янзаар дуудана тий. Аюу түүхтэй. Австрал ч гэсэн тийм. Америк ч гэсэн тийм. За миний бол амьдралдаа ингээд таарад ойлгоход их тийм түүхтэй байсан акцентын нэг бол юу байсан бэ гэхээр тэр Өмнөд Африкийн бүгд найрамд улс гэж үүдэг тий. Тэндээс ирсэн нэг хүнтэй би ярьж үзэхэд бол аюу шал өөр акценттэй тий. Өөр үгнүүд эдгээр бас ашигладаг. За энэ зүгээр нэг American English, British English-ийн ялгаа эдгээр гэсэн нэг тийм үгийн тухай яриаггүй шүү тийм үү. Тэгэхээр ийм байдаг. Тэгэхээр чи магадгүй тийм улсад амьдарч үзээгүй, за магадгүй тийм хүмүүстэй харилцаж үзээгүй учраас ингэж яриад байгаа гэсэн үг. Тэрийг ойлгохгүй байгаа гэсэн үг тийм. Иймэрхүү хүмүүс иймэрхүү шалтгаанаар
акцентыг шоолж гоочлоод ха 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 гэдэг гэсэн. Яг үнэндээ одоо тэр түрүүний хэлээд байгаа Трампын авган акцент бол Америкт ерөөсөө хэвийн зүйл тий ямар ч асуудал биш тэр бол. За 3 дахь нэг том шалтгаан нь бол юу байгаа вэ гэхээр хоёр дахь шалтгаантай холбогдох буюу чи ер нь англи хэл сураагүй гэсэн үг. Янз бүрийн хэлний курст яваагүй тий ихтэй сургууль сураагүй юм байна гэсэн үг байхгүй. За яагаад шууд ингэж хэлж байгаа вэ гэхээр хэрвээ чи ямар нэгэн хэлний курс дамжаанд явж исэн юм уу за эсвэл англи хэлээр хичээл заадаг тийм их сургууль өдөрт сурч исэн бол сонин акценттай хүмүүстэй зөндөө таарсан. Тийм оюутнууд байна. Бүр янз бүрийн аялах акцент хэлдэг юмар ярина. За тэгээд олон улсын оюутнууд ялангуяа те за нэг түүд нэг өөр акцентаар ярина. Хятадуудын акцент нэг өөр, за Японууд нэг арай өөр гэдэг ингээд шууд мэдэгдэн. За тэгээд Африк твээс ирсэн хүмүүсийн Арабын улсуудаас ирсэн хүмүүсийн гэдэг ингээд шууд ялгардаг. Тэгэхээр чи ийм юм хараагүй мэдээгүй ийм акценттай ингээд чих чинь ерөөсөө тасаагүй харилцаж үзээгүй байгаа учраас ингээд энэ англи хэлний акцентыг шоолоод хаа гэж явуулаад байгаа тийм. Ийм хүмүүс идэх гэсэн. Тэгэхээр лав надад шууд бодогдож байгаа гурван шалтгаан бол ийм байна. Та нарт одоо ямар шалтгаан бодогдож байна? Доор комментээр үлдээж болно шүү. Энэ жижигхэн бичлэгийг би дүгнээд нэг юм хэлмээр байна тийм. Англи хэлний акцент үнэхээр чиний англи хэлний хэр сайн мэддгийг одоо илэрхийлэх үү? За англи хэлээр энэ тэнд сурахад, ажиллахад энэ маш чухал нөлөөтэй юу гэвэл уучлаарай үгүй тийм. За чинь би сурах дээр та нарт дээр сурах дээр одоо манай сонин гэдэг юм уу та нар хэлж байгаа тийм тэр сонин акценттай энэтхүүд сонин акценттай Азууд чинь маш сайн сурдаг. Ер нь бол тий одоо за ялангуяа тэр байгалийн ухааны тэр лабораторид хонон үнжээ ажиллана. За мэдээж хонон үнжээ ажил гэж одоо яаж юм биш шүү тий. Тулгаж байгаа биш шүү. Эсвэл сайн гэж хэлж байгаа биш. Нөгөө тий native speaker-үүд гээд байгаа англичуудаас, америкчуудаас, австралиудаас илүү мачхар байж хамаагүй илүү үр дүнд хүрэх ийм тохиолдлуудтай бол би зөндөө харчихсан тий. Хамаагүй төрүүлж нөгөө төлөөсөө зэрэгээ хамгаалах, хамаагүй сайн түнтэй тэр суралцах ийм тохиолдлууд бол байдаг. За энэ бол мэдээж зөвхөн англи хэлний акцентаас болоод ингэсэн гэж би хэлэх гээд байгаа юм биш. Олон зүйл нөлөөлж тэр хүмүүст нөлөөлж байгаа тэр амжилтыг гэдэг юм те гаргаж байгаа. Гэхдээ тийм акценттэй байж ээж тэр хүн амжилттай байгаа л байна. За ажил дээр ч гэсэн ялгаа байхгүй. За яг хөө биний одоо янз бүрийн ажиллаж байсан газрууд голдвол их сургуулийн судалгааны орчин учраас би их сургуулийн тэр судалгааны орчин гэдэг бол маш их тийм интернэшнл орчин байдаг. Олон янз бүрийн хүмүүс ажилладаг, олон янз бүрийн акценттай, янз бүрийн за чи мэдээж академик үр дүнгээл гаргачлаа байвал чиний тэр акцент бол онцгой чухал тийм бол биш байдаг. Тэгэхээр нэг юм акцент гэдэг юм уу, аялал гэсэн нэг өчүүхэн зүйл дээр ач холбогдол өгөөд те одоо тэгээд мэдгүй одоо хүний англи хэлийг үнэлэх дүгнэх бол марцсан баг. За нодлон билүүдээ те нэг одоо арх удаг гудамд байгаа нэг залуутай би одоо тэгж ойлгосон ш буруу ойлгосон бол уучлаарай. Залуутай нэг бичлэг хийсэн чинь нөөхөн те янаа өдр гэдэг нэг 2 3 хаа өгүүлбэр биш бүр үг хэлж байгаа те. Тэгсэн чи бүү тасархай англи хэлтэй хүн байна мэн гэтэр гэдэг манайхан шеэрлээд нэг бөө юм болсон. За надад тэр хүний англи хэл мундаглаг юм байна, сүрхий юм байна гэдгийг хангалттай үнэлж дүгнж зүйц тийм одоо хангалттай баримт байгаагүй. Яагаад байгаагүй гэхээр тэр хүн итгэе үгэлэлсэн тий нэг 10 20 өгүүлбэр хангалттай тэр хүний англи хэл ямар юм бэ гэдгийг үнэлэх үйц одоо зүйл хэлээгүй учраас одоо би бол хөвдөө дүнэлт хийгээгүй тий янаа тэр бол захын багыг хэлчихэл одоо тий гаргаад аль хүчил акцент хэлбэр шүү дээ тийм үү. Тэгэхээр иймэрхүү өнгөц юмар одоо англи хэлний аялгыг дүнж за цаашлаад англи хэл сурсан сураагүй байна гэх за мөн цаашлаад тэр хүний одоо оюун ухааны чадвар байдаг ч юм уу те ухаантай ухаангүй за бүр цаашлаад одоо амжилтгүй дүгнэх бол утгагүй зүйл юм шүү гэж энэ бичлэгээр одоо хэлэх гэсэн. За тэгээд та нарт янз бүрийн санал онол байвал доор комментээр үлдээгээрэй те.